үндэсний давхар даатгал үзүүлж байна. Малын энд гисчүүлсэн даатгал. Эрсдэс уур амьсгалтай манай орны хувьд мал сүргэн өсгөж тоо толгойг нэмэгдүүлнэ гэдэг хэцүү. Иймээс малчин төмний амжиргааны их усүр болсон мал сүргийг байгалийн гинтийн эрсдэл болох зөтөрхнөөс хамгаалах зорилгоор улсын их хурлаас 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр малын энд гисчүүлсэн даатгалын тухай хуулийг баталсан. Даатгалын энэхүү бүтээгдэхүүн нь 2005 оноос Монгол улсын засгийн газар Дэлхийн банкны зээлийн санхүүжилтээр анх Баян Хонгор аймаг, Улс аймаг, Хинтээ аймагт төсөл хэлбэрээр хэрэгжиж эхэлсэн байдаг. Үүнээс хойш Монгол улсын хэмжээнд 2012 оноос хэрэгжиж 2015 оноос үндэсний давхар даатгал хувьцаат компани үйл ажиллагааг нь хэрэгжүүлэн ажилласаар байна. Үндэсний давхар даатгалын компани нь бол төрийн өмчт компани бөгөөд одоо малчин төвний амжиргааны их усүр болсон мал сүргийг малын даатгалд хамруулах зорилгоо одоо ажлыг төрийн өдөртөн зохион байгуулалт голлог үүрэгтэй юм компани байгаа. За өнгөрсөн 15 жилийн хугацаанд малын даатгалыг одоо хэрэгжүүлж ирсэн үр дүнд бол нийтдээ 230 мянган малчин өрхийн 50 орчим сая малыг бол даатгалд хамруулад байгаа. За малын даатгалын хүрээнд бол нийтдээ 36 мянган малчин өрхөд одоо 5.7 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг бол өнгөрсөн 15 жилийн хугацаанд бол өгöd байна. За энэ 20 оны хувьд бол манай малын даатгалд бол нийт 10 даатгалын компани бол оролцож явсан байгаа. Эдгээр 10 даатгалын компани маань арилжааны 2 банкаар бас зуучлан борлуулсан. Ийм бол үр дүнтэй байгаа. Байгуулагдсан цагаас хойш байгалийн болцсошгүй болон гинтийн эрсдлээс малчдыг хамгаалах зорилгоор олон улсын жишгт нийцүүлсэн давхар даатгалын үйлчлэгийг дотоодын даатгалын компаниудаар дамжуулан үзүүлж ирсэн ба Монгол улсын засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 303 дугаар тогтоолоор үндэсний давхар даатгал хувьцаат компани болон үйл ажиллагаагаа өргөжүүлнэ. Бусад даатгалын бүтээгдэхүүнийг давхар даатгаж эхэлсэн байна. 20 оны байдлаар бол манай малын даатгал маань 28 мянга орчим малчны одоо 7 сая малыг даатгалд хамруулсан байгаас ер нь бол 3.4 тэрбум төгрөгийн хураамжийг одоогоор хөрөнгөлүүлээд байгаа бөгөөд энэ жилийн хувьд бол оролцсон нийт 10 даатгалын компани маань 19 оныхоо үр дүн дээр үзлээд 600 орчим сая төгрөгийн нөхөн төлбөрийг 11 аймгийн 4000 орчим малчинд бол дөнгөж сая олгоод бүгдээрээ дууссан байгаа. Тэгэхээр өнгөрсөн 19 он даатгсан малчид маань дөнгөж нөхөн төлбөр аваад бас өнгөрсөн оныхоо хоригдлоос одоо урьдчилан сэргийлэх болон 20 оныхоо одоо өвлийн бэлтгэлээ хангах бүрэн боломжтой болж байна гэсэн үг юм байна юм. За ингээд танд олон жил малын төгсжүүлсэн даатгалд одоо буянт мал сүргээ даатгуулж байгаад үндэсний давхар даатгалын зүгээс болон малын төгсжүүлсэн даатгалд оролцож байгаа нийт даатгалын компаниудын өмнөөс талархлаа илэрхийлж энэ жилийн нөхөн төлбөрийн өргөмжлөлийг гадуулъя. За баярлалаа. За би бол малын гэсэн даатгал гарсан цагаас хойш одоо 8 дахь жилдээ даатгуулж байна. Даатгал бол малчин бидний бол ард иргэдээ ер нь амьдрал авахд маш их тустай дэмтэй тийм тус үзүүлдэг тийм байгууллага л да. Даатгал гэдэг бол эрсдэлд орсон мал, эд хөрөнгө бүхэл юмны нөхөн төлбөрийг зүгээр тэнгэрээс сургуулж байгаатай адилхан мөнгө олгодогоор онцлог юм. За даатгалын ач буйнаар ингээд олон жил малчид малаа даатгуулад түүнээс зуд, ганд хохирсон хохирлоо нөхөн төлбөр авч өөрийнхөө алдсан өгсөн мал сүргээ дахин худалдаж авахд энэ нөхөн төлбөр нөлөөлж байгаа. Энэ жил манайх малаа даатгуулад нөхөн төлбөрөө сая авлаа. Тэгээд малчдаа малаа сайн даатгуулж байвал зүгээр юм байна гэж зөвлөмөр байна. Тэгээд нөхөн төлбөр авсан мөнгөөр одоо бид нар малын хоригдлох гарсан энэ жилийн хувьд тийм учраас нөхөн төлбөрөөр малаа нэмж авч өсгөх гэж бодож байна. 2005 оноос хойш үдээ хүртэлх хугацаанд нийт давхардсан тоогоор 36403 малчин
5.7 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр авсан. 2010 онд 1.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон. 2018 онд 1.1 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. 2020 онд 601 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон байна. За өнгөрсөн жилийн хувьд бол мал аж ахуйн салбарт нэлээд эрсдэл бэрхжээл одоо тулгарсан юм жил болж өнгөрсөн. Өнгөрсөн хавар одоо 2 сар 1 сарын үед орсон одоо маш их хэмжээний цасны улмаас ялангуяа одоо бог малууд нэлээд хоригдсон. За үүний дотроос бол хонь нэлээд хоригдсон. Хөр нэлээд хоригдсон. За тэгээ энэ жилийн одоо энэ төгсчүүлсэн даатгалын үр шимийг бол одоо нийт одоо 149 малчин даатгалд хамрагдсан малчин өртөж байгаа. За энэ хөө 149 малчд бол голцоо хонь хүрээ даатгуулсан одоо ийм статистик үзүүлэлттэй байгаа. Тэгээ сүүлийн үед бол энэ малын төгсчүүлсэн даатгалыг малчд бол нэлээд үр шимийг хүртээд ер нь энэ төгсчүүлсэн даатгал гэж юу байдаг талаар нэлээд мэдлэгтэй болж байгаа. Малын төгсчүүлсэн даатгалын гол онцлог бол нийт гарсан хохирол буюу эрсдлийг бол оролцож байгаа даатгалын компаниуд, дотоодын давхар даатгалын компани буюу үндэсний давхар даатгалын компани болон засгийн газрын зүгээс хамтран хариуцдаг гэр маш онцлогтой байгаа. За энэ хамтран хариуцж байгаагийн бас нэг давуу тал нь бол засгийн газрын зүгээс бол ихээхэн хэмжээний одоо сумын хоригдол ихээхэн хэмжээгээр гарч одоо 25-аас 30% давсан тохиолдолд засгийн газраас бол ямар нэгэн хураамжийн нэмэлтгүйгээр малчин түмэнд бол нөхөн төлбөрийг нь шууд олгодог, үнгүүгээр олгодог ийм бүтээгдэхүүн байгаа гэдгээр гол давуу тал байгаа. Малын энд гисчүүлсэн даатгал гэж юу вэ? Малын энд гисчүүлсэн даатгал нь нэг малчны хотонд гарсан хохиролд биш, нийт сумын малын төрөл тус бүрийн хорогдлоос хувь тооцож нөхөн төлбөр олгодог онцлогтой даатгал юм. Тиймээс уг даатгалд малаан даатгуулсан малчт нь зуд болон байгалийн бус төрлийн давтагдшгүй хүчнээс үүдэж сумын хэмжээгээр хохирол амссан тохиолдол нөхөн төлбөр авдаг байна. Гэхдээ сумын хэмжээнд ихээхэн хэмжээний хорогдол гарсан боловч малын энд гисчүүлсэн даатгалд хамрагдсан малчид өөрсдийн хичээл зүтгэлээр малаан онд мэнд оруулсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөрөө авна. Харин сумын хэмжээнд хорогдол гараагүй байхад өөрийн хотонд ихээхэн хэмжээний хорогдол гаргасан малчин нөхөн төлбөр авах боломжгүй бөгөөд энэ нь малын энд гисчүүлсэн даатгал нь малчтыг хариуцлагажуулж буй нэгэн хэлбэр юм. За Монгол улсад энэ хөдөө аж ахуйн салбар түүн дундаа энэ мал аж ахуйн салбар их чухал стратегийн ач холбогдол бүхий ийм салбар байна. За 2019 оны тоо баримтаас харахад энэ хөдөө аж ахуйн салбар бол манай дотоодын нийт бүтээгдэхүүнд 10.8% эзэлж байгаа. За нийт ажиллах хүчний одоо 25% орчим энэ салбарт ажиллаж байна. За энэ дундаа мал аж ахуйн салбар бол 1999 он хүртэл бол одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 30-аас 40% одоо эзэлж явж байсан. За сүүлийн жилүүдэд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа энэ хувь хэмжээ буурахад нөлөөлж байгаа нэг гол үндсэн шалтгаан бол энэ байгалийн одоо гамшиг байгаа цас цудны эрсдэл. За энэ цас цудны эрсдлээс одоо мал сүргийг даатгахын тулд одоо энэ малын энд гисчүүлсэн даатгал гэдэг одоо бүтээгдэхүүн төслийг одоо 2005 оноос бол эхлүүлсэн байгаа. Малын энд гисчүүлсэн даатгалд хязээ хамрагдах боломжтой байна. Малчид даатгалд тухайн оны 1 сарын 1-ний өдрөөс 6 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хамрагдах боломжтой. Бусад саруудад даатгалын компани болон банкуд малын энд гисчүүлсэн даатгалын гэрээ байгуулж борлуулалт хийх боломжгүй байдаг байна. Малын энд гисчүүлсэн даатгалд даатгуулахад малчны төлөх хураамж. Даатгал хамрагдах гэж буй малчин нь альж төрлийн малаан сонгон даатгуулах боломжтой. Мөн уг даатгал нь сайн дурын даатгал буюу малчин өөрийнхөө хүсэлтээр малаан даатгуулдаг онцлогтой. Малчтын малыг даатгаж малын энд гисчүүлсэн даатгалын хураамжийг тооцоолохдоо даатгуулах малын төрөл тус бүрийг малын зах зээлийн дундаж үнэлгээний 100% хүртэлх хувиас сонгон үнэлж даатгана. Энэхүү сонгосон үнэлгээг хураамжийн хувиар үржүүлэн даатгалын хураамжийг тооцоолно. Даатгалын хураамжийн хувь нь аймаг, сум, малын төрөл тус бүрд өөр байдаг. Олон жилийн судалгаанаас үзэхэд байгаль цагуурын нөлөөлөл зудаас шалтгаалan хорогдож буй малын 95% нь оны эхний хагаст буюу өвөл хаврын үлрэлд хорогддог байна.
Иймээс малын эндгчүүлсэн даатгал нь тухайн малчны даатгуулсан жилийнх нь жилийн эцсийн мал тооллогоос дараа жилийнх нь хагас жилийн мал тооллого болох хугацаанд гарсан малын хорогдлыг тооцсон нөхөн төлбөр олгоно. Тухайлбал даатгуулсан малчин даатгуулсан жилийн 12 дугаар сараас дараа оныхоо 6 дугаар сарын хооронд буюу байгаль загварын хамгийн эрсдэлтэй өвөл хаврын саруудад малаан даатгуулж байгаа гэсэн үг юм. Бусад саруудад гарсан хорогдлыг даатгалд хамруулдаг байна. Иймээс малчдад тохиолдож буй байгаль загварын хүчин зүйл зудаас үүдэлтэй малын хорогдлыг даатгахын тулд өвөл хаврын үйлдэлд гарсан хорогдлыг даатгаж байгаа юм. Монгол улсын хэмжээнд даатгалд хамрагдсан толгой малыг улсын хэмжээнд тоологдсон нийт малын тоонд он оноор нь харьцуулж үзүүлвэл 2012-оос хойш малчид малын эндгчүүлсэн даатгалын тухай ойлголт нэмэгдэж даатгуулах сонирхол нэмэгдсэнийг та бүхэн графикаас харж болно. Малын эндгчүүлсэн даатгал нь дараах эрсдлүүдэд нөхөн төлбөр олгодог. Үүнд зодонд нэрвэгдсэн, өвчнөд эмгэг туссан, чон нохоод баригдсан, хулгаад алдсан малыг даатгалын нөхөн төлбөр олгох бодит хохиролд тооцсон хохирлыг барагдуулдаг. Монгол түмний унт баялаг болсон мал сүргийг байгалийн гинтийн давгцшгүй хүчин зүйлээс хамгаалах зорилгоор малын эндгчүүлсэн даатгал төслийг 2005 оноос хойш хэрэгжүүлж ирсний үр дүнд одоогоор энэхүү малын эндгчүүлсэн даатгал бүтээгдэхүүн маань нийтдээ 15 дахь жилдээ амжилттай хэрэгжээд байна. Ер нь бол малын эндгчүүлсэн даатгал ер нь малчт маань бол энэ даатгал руу бол нэлээд одоо бас сайн хамрагдах чухал болж байгаа. Ялангуяа одоо Монголын одоо мал сүрийг одоо төрийн одоо мэдлэг байна. Төрөөс одоо малыг одоо хамгаална гэсэн үндэсний баялгаа одоо хамгаална. За Монгол улсын үндсэн хуулийн ийм талаар бас заагдсан байдаг. Энэ үүргээ одоо биелүүлж яваа энэ компанийнхаа хамт олонд одоо сумынхаа нийт одоо иргэдийн өмнөөс одоо баярсан тарснаа илэрхийлье. Малчт маань бас энэ даатгалдаа бас сайн хамрагдаараа малынхаа эндгчүүлсэн даатгалд хамрагдуулж мал сүргээ одоо хорогдолгүй онд мэнд оруулах одоо чухал одоо алхам болж байна гэж үзэж байна. Малчттай хэлэхэд одоо малаа даатгуулж байгаагаа хэлмээр байна. Энэний юу гэж ирдэм байна гэж хэлмээр байна вэ? Даатгалд малаа хамруулснараа бүх эрсдлийг тооцож буцаан олгож өгдөгөөрөө даатгал гэдэг нэр нь хэрэгтэй юм байна л гэж малчид болон залуучуудаа зөвлөе да. Тэгээд даатгалд хамрагдаж мөнгө олгосон даатгалынхаа улсуудад баяр хүргье. Сэтгэл их өндөр байна. Өөрийнхөө малыг даатгуулсаад эргэж ирж бас эргэж буйны хүртэх юм байх шүү гэдгийг малчин төмөнтэй дахиж хэлж одоо та нар энэ эрсдлээс хамгаалж одоо малаа даатгуулж байгаарай гэж хүсэж байна. Ингээд малчин залуучууд, малчин ард иргэд ер нь Монголын нийт ард түмэн даатгалын ач тусыг ойлгож эд хөрөнгөө болно, мал сүргээ даатгуулвал над шиг ийм нөхөн төлбөр авдаг юм байна гэдгийг та бүхнээс ойлгохыг хүсэж байна. Ингээд ялангуяа залуучуудад энэ мал сүргийн эрсдэлд орох нөхцөл бүрдсэн цагаарын их айхтар хүнд нөхцөл Монгол нүүрлээд байгаа энийг ухаан ойлгож мал сүргээ эд хөрөнгөө байнга жил болгон даатгуулж байгаарай гэж хүсэж байна. Малчт маань одоо 100 малаа даатгадаг. Энэ даатгалын эрсдлийг одоо төр засаг маань давхар үнэлдэг. Энэ даатгалын үр шимийг одоо хүртдэг болох байхаа гэж ингэж хөвдөө бол харж байгаа. Үндэсний давхар даатгал Хувьцаат компани